Тулгуур шийдэл нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжлэж байгаа үзэгчтэй өнөөдрийн хүндэрч очноор Монголын үнэн санааны ерөнхий эрхлэгч, нийгмийн арчил Монголын залуучуудын албаны дэд ерөнхийлөгч, улс төр судлаач, Монгол Ардын намын баг хурлын гишүүн Жамангийн Мөнхбат өргөт яриад байна. Танд төлөв төтөрчтэй хүмүүст өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр яриагаа нэвтрүүлгийн үндсэн асуултаар эхлэе л да. Эрүүл сэтгэл тулгуур шийдэл гэдэг үгийг та өөрөөр тайлбарлал. Тэгээ ер нь альва юмны үндсэн тулгуур шүү дээ. Барилга барихад суурин сайн байх хэрэгтэй. Нийгэмд болж байгаа бүх асуудал өөрсдөө ингээд суурин сайн бол боловсрал эзэмшигч суур одоо боловсрал сайтай, суур хүмүүжил сайтай хүүхэд бол аяндаа ингээд зөв хүн болдог, сайн сурдаг ч юм уу. Тэгэхээр альва юмны үндэс нь бол тулгуур нь суур нь маш сайн байх хэрэгтэй. Ямар ч асуудлыг шийдсэн. Дээрээс нь эрүүл сэтгэлгээ. Тэгээ энэ бол одоо хүний эрүүл мэнд бол хамгийн чухал гэдэг шиг энэ сэтгэлгээний хувьд сэтгэхүйн хувьд бол хамгийн чухал юм эрүүл сэтгэлгээ байх. Альва юм эрүүл байж ич тэндээс үр бүтээл үр дүн тийм үү. Тэндээс одоо зөв үр дүн энерги ирчүүч гарна гэсэн. Тэр утгаараа бол сэтгэлгээний эрүүл байна гэдэг бол өөрөө бүх юмны зөв бүгдээрийн зөв байх юмны үндэс байна. Ямар нэгэн өвчлсөн сэтгэлгээ, ямар нэгэн буруу сэтгэлгээ, ямар нэгэн бохирдсон сэтгэлгээ гэдэг бол өөрөө яг тэр зүйл рүүгээ асуудлыг хазаалгаж ямар нэгэн байдлаар бохирдож, буруудаж явах энэ их нь болдог. Нөгөө манай ардын үг гэдэг шүү дээ. Их нь булангартай бол адг нь булангартай гэж. Тэгэхээр энэ жил монголчуудын их чухал жил болж байна л да. Монголын улсын хурлын сонгуул тийм ээ. Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа 76 гишүүдийн нэр дэвшигчийн одоо ихэнх нь бас олон залуучуудаас эзэлж байгаа гэдгийг нь сонгогчд маань их олзуурч байгаа юм байна. Тэгэхээр ер нь улс төр болоод нийгэм дэслэх залуучуудын байр суурийг та өөрөөр. Энэ бол их зөв шийдэл гэж бодож байгаа шүү дээ. 2008 оны сонгуульд 7 залуу 40-с доошлын 7 залуу нэр дэвшгэд бид нар бол Монгол Ардын намын түүхэнд байгаагүй том үйл явдал боллоо гэж барилцгааж ирсэн. Үеийн нөхдөд дэмжиж ирсэн. Энэ удаагийн сонгуульд 27 залуу 40 наснаас доош шүү дээ дэвшиж байгаа. Энэ бол улс төрийн болон нийгмийн шинжил бол залуучуудаар эхэлж байна. Энэ давлгаа бол энэ сонгуулийн нэр дэвшилтээс эхлээ харагдаж байгаа. Хүний биеийн 70% ус эзэлдэг гэдэг шиг энэ нийгмийн хүн амын 70% эзэлж байгаа энэ залуучуудын хувьд одоо ачаа хүрэх цаг нь болсон юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаар залуучуудын эх орон бид нар бол Германаас юм уу, Англиас, Австралиас ялгаатай шүү дээ. Бид нар бол хөгшин орн биш. Бид нар залуу орн. Тэр утгаараа бол асуудлын шийдэл, ачааны хөндийг бол залуучууд үүрэх цаг нь болсон байна. Нөгөө талаараа нийгэмд шийдэгдэх асуудал олон байна, бухимдал их байна гэл ингээд бид нар яриад л байдаг. Их олон жил ярьсан да. Тэгээд энэний шийдэх шийдлийн 70% залуучууд байгаа байхгүй юу? Ерөөсө залуучуудын асуудлыг шийдэж чадах юм бол нийгмийн бухимдлын, нийгмийн шийдвэрлэх асуудлын, тулгымдсан асуудлын 70%-ийг бид нар шийдэж зохицуулчих гэсэн. Тэр утгаараа дээрэс нь ерөн зүгээр ингээд түүх харахад бол залуучууд үе үеэрээ энэ одоо хөгжлийн ачааг үүрч, үе үеэрээ шинжлэлийн давлгааг эхлүүлж, бүр 11 он, 21 оны ардын хувьсгалаас хойш ингээд ахуулаад тэр одоо хүн ардаа бичиг үсгтэй, эрүүл, за тэгэл болох тэр соёлтой болох соёлын товтлогоо хатар газар эзэмших, 39 он, 45 онд эх орноо хамгаалж тулалдах, Монголын тусгаар тогтнолыг бүрэн эрхэт Монгол улсын иргэн гэж бидний үеийн залуучуудыг өнөөдрийн Монгол улсын бүрэн эрхтэйгээр дуудуулах эрхийн төлөө 30 эдэн мянган залуу амиан өгч хилмигдэж тийм ээ. Олон сайхан сэхэтэн залуучууд бууны овонд шоронгийн өрөөнд амиан өгч ингэж л зүтгэсний хүчинд өнөөдөр бид нар энд ингээд айгүй гоё мундаг хөгжлийн асуудал яриа сууж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь альва бүхний урд залуучууд явдгаа гэдэг энэ үзэл бодолтой би санал нийлдэг. Тэгэхээр ер нь улс төрд ингээд өмнөний дуу хоолой болох хүмүүс их хэрэгтэй байна гэдэг нь одоо бас ард иргэдийн дуу хоолой болж чаддаг боловч тийм хийж хэрэгжүүлэх тал дээр жоохон алдаад бас сүүлийн хэдэн жил анзаарч байгаа л да. Тэгэхээр хийсэн үгээ хийж хэрэгжүүлэхийн тийм зан чанартай байхын тулд улс төрч хүнд одоо хамгийн түрүүнд ямар зан чанар байх ёстой вэ? 3 зарчим байна л да. Нэгдүгээр зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Асуудлыг зүрх сэтгэлээс өөрөөр хэлбэл
дандаа өөрийгөө бодож болохгүй шүү дээ. Ерөөсөн би ч одоо бас улс төр судлалын одоо шинжлэх ухаан гэдэг юмд сурж 4 жил номын сонс ногоотой жилийн болсон. Улс төрийн шинжлэх ухаанд улс төрч хүн, өдөрдөгч хүн 3 чанарыг өөртөө агуулах хэрэгтэй. Нэгдүгээр зүрх сэтгэлээс тэр хамт олонны төлөө, тэр нийгмийн төлөө, улс орны төлөө дуурч чаддаг, тэмцэж чаддаг, хийж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлагатай. Би хийнэ гэж хэлсэн бол хийдэг. Чадахгүй гэх юм бол тэрийг төс тас илждэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө манайх ярьдаг шүү дээ. Хэлсэн үгэндээ эзэн хоолндоо сав болно гэсэн. Энэ бол их том зарчим. Өнөөдөр хаана энэ хариуцлага гэдэг юм байхгүй болцсон. Хариуцлага үүрүүлдэг юм ч байхгүй болцсон. Тэгээд нэг асуудал дундаа бие дундаа ингээд бөмбөг шиг шидээд хариуцлагаас дандаа зогтдог, мултардаг. Энэ байдал альч төвшөндөө ингэж бий болсноор ялангуяа бодлого гаргах, шийдвэр гаргах төвшний энэ хариуцлага бол өндөр хариуцлага шүү дээ. Яагаад гэвэл энэ улс орны төлөө, нийгмийн төлөө, хамт олонны төлөө, бусдын төлөө, хүний төлөө хариуцлага үүрнэ гэдэг бол хамгийн том хариуцлага байхгүй юу? 3 дугаарт бол энэ шудраг байх зарчим байна. Шудраг байцгаа энэ төр гэж бид нар их олон ярьж байна л да, олон жил. Шудраг байна гэдэг бол нэг л их ингээл их оронч болоод цээжэд илдээл би энэ Монгол улсын газар шорооны төлөө ингэн гэж одоо чанга дуурах асуудал биш шүү дээ. Шудраг байна гэдэг бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг улс төрч хүн гэх юм бол өөрөө шудраг байж чаддаг. Өөрөө хариуцлагатай байж чаддаг. Өөрөө зүрх сэтгэлтэй байж чаддаг. Тэгээд тэр хамт олон дундаасаа асуудал хандж байгаа хандлагаас бүх юм нь шудраг. Ялангуяа одоо энэ сүүлийн үед яриад тунгалаг төрийн асуудал. Төр гэдэг бол өөрөө тийм дарга, зангаагаа засдаг, хоолоогоо засдаг, хүн загнадаг, зандардаг тийм юм биш шүү дээ. Төр гэдэг бол өөрөө үйлчлэгч байхгүй юу? Төр гэдэг бол өөрөө зохицуулагч. Төр бол менежер, орчин үеийн хэллэгээр бол. Тэгэхээр орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны онолоор төрийг яг тэр байр суурин дээр навш тавьмаар байна. Тэхийн тулд энэ төрд зүтгэж байгаа хүмүүс, төрд бодлого гаргаж байгаа хүмүүс, асуудал шийдэж байгаа хүмүүс өөрсдөө яг тийм зарчимтай байх хэрэгтэй. Манайхан ч одоо юу гэдгийг нэг гишүүн болчхороо ч юм уу, эсвэл нэг дарга болчхороо ч юм уу хүнтэй дуурхаа болчдөг шүү дээ. Ингээд одоо ингээд хамран төр дээр ч юм уу хараан тэр ингээд уулын толгой харсан байдал тэр доогуур харахаа болоод дуун бүдүүрээд ингээд энэ бол тий өөрөө өөрийгөө алж байгаа юм шинж байхгүй юу? Тэр улс төрч өөрөө өөрийгөө эвдэж байхгүй бол сөнөөж гинэ гэдэг чинь Монголын улс төрийг Монголын ирээдүйг бас байхгүй болгож ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гурван зарчим дээр бид нар бол одоо юу гэдгийг шинээр бүрдэх энэ Монголын парламент маш их одоо хатуу анхаарах хэрэгтэй. Тэгэхээр та бас түрүү хэлсэн л дээ одоо энэ Монгол орны хөгжлийн замд нь авч явах хүмүүс бол залуус юм аа. Яг одоо та яг өнөөгийн энэ нийгмийн залуусыг өөр хөлөөр хараад ганц хэлбэрээр хэлвэл хөгжлөө яг авч явах тийм чадaltaй залуус Монгол улсад маань тий цуваа жингэн цуваа хөдөлж байна. Цуваа одоо ингээд ачаагаан ачаад нэг тэмэнжин эрдийн хэсэг нэг сайхан хөдөлдөг штэ. Тэгээд жин цуваа сайхан замдаан шулуудаа шуудраад явах бас сайхан хонх дүндан гэж дуурай. Тэр бол хөгжлийн хонх гэж би бодож байгаа. Тэгэхээр таныг үзэгчд маань мэдж байгаа хэл та улсын хурлын 1-р тойр бас нэр дэвшиж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь хөдөө орон нутгийн хувьд тэр дундаа Хангай аймагт яг шийдэх ямар тулгуур асуудлууд байна вэ? Энийг бас та үзэгчдэд бол. Ер нь хөдөө орон нутагт нийтлэг нэг хэдэн асуудал байна. Тэр нь төрөө шилжсэн нүүдэл хөдөлгөөн шилжилт их болсонтой холбоотойгоор баг сум эзгүрч байгаа. Аймаг бас тэр энэ чинийгээр эзгүрч байна. Хөдөө эзгүрч байна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл эх орон эзгүрч байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол төрийн бодлогоор шийдэх асуудал байна. Тэрнээс биш их хурлын сонгуул болохоор нэг нэр дэвшигч очоод их уран гой сайхан амлалт хийлээд панаалтаад. Тэгээ тэр чигээр алга болчихдог 4 жил. Дахиад сонгуулийн сур гарахаар тоос нь харагддаг. Ийм сонин үзэгдэл гаж энэ бол гаж үзэгдэл واخгүй. Дээрээс нь ийм сонин улс төр Монголын улс төр бий болчихсон. Ер нь давмгаалсан. Ялангуяа манай Арангайд бол. Тэгэхээр бол Арангайч ер нь хөдөөд нэг хүн бүхэн их хурлын гишүүн болъё, дарга болъё, сайд болъё гэж хүсээгүй байхгүй юу? Жирийн сайхан одоо сэтгэл хангалуун
өглөө босоход хоол ундтай, үр хүүхдүүд нь инээд хөрсөн, одоо аз жаргалтай инээд цангилсан, гэрэн сайхан халуун дулаан, ийм л сайхан амьдралыг бол хүсэж байгаа шин. Ялангуяа өдөөний иргэд. Тэгэд энэ амьдралыг бол бид нар бий болгохын төлөө сонголтыг их зөв хиймээр байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ ажилгүйд л байна. Ажилгүйдэл, архиталт, гэмт хэрэг гэсэн энэ хэдэн зүйл чинь бол өөрсдөө нөгөө зулаагаа төрж гарсан ах トゥ гэдэг шиг ийм уялдаа холбоотой. Ажилгүй хүн гівэр шин. Сэтгэлээр унана, хийх юм байхгүй, орлого байхгүй. Тэгэхээр арх хүн, арх уусан хүн бухимдлаан тайлах гин. Бухимдлаан тайлсан хүн өөрийн одоо мэдлэгүүгээр, санаандгүйгээр, санамсаргүйгээр аяндан гэмт хэрэг бухимдал руу түлхэж шин. Тэгээд нэг хүний амьдрал одоо тэр чигээр оронгороо эргэж байгаа. Тэгэхээр хамгийн чухал асуудал бол ажлын байр. Энэ ажилгүйдлийг яаж арилгах вэ? Дээрээс нь хөдөө орон нутгийн нэг асуудал бол энэ их болсон байгаль дэлхий, газар шороо, унган байгалаа бид нар яаж харьлаж хамгаалах вэ? Бид нар өнөөдөр ингээд амьдраад энэ дэлхий чинь ингээд сөнчих юм шүү дээ. Бидний үр хүүхэд биднээс хойш хэдэн үеэр амьдрын шүү. Төрж өссөн нутаг орноо хайрлах зүрх сэтгэл энэ хүмүүст ямар хэмжээнд байна? Энийг бид нар суулгаж өгөх хэрэгтэй. Зүгээр арангаа онцлог гэхэд бид манай арангаа бол сайхан үзэсгэлэнт байгальтай, сүү цагаан эдгээрээ алдартай, одоо мал сүргээрээ бол улсад эхний хоёрт ордог. За тэгээ хүн чанарын үлгий гэдэг ийм орн шүү дээ. Одоо нутаг. Тэгэхээр энэ зүгээр бодгийн эхний ээлжинд энэ бодлогыг бид нар зөв гаргаж ирэх хэрэгтэй. Ядаж ингээд гаднаас жуулчд ирэхэд л одоо хар орноос өсвөлэл манай тайхирч болоо тэрхийн цагаануур хоргийн тоогоо гэл ингээл явдаг л байхгүй. Үгийн нуур гээл хөшөө цайдам гөлтгөний хөшөө бэлгээ хааны хөшөө хүннүүгийн юу гээл олдврууд гээд тэгээд энэ явах энэ аялал жуулчлалын маршрутыг бид нэр зөв болгож энийг боловсронгуй болгож өнөөдөр бол зүгээр нэг баг энэ аялал жуулчлалын бодлого бол сайн дурын төвшөнд өгч байгаа байхгүй. Энийг зөв болгосноор биднэрт бол асар том одоо юу гэдгийг гарц нэгдэж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт ар хангаа Монголд алдартай ар хангаа сүү цагаан идэв. Жишээлбэл Монгол улс өнөөдөр Улаанбаатар хот дархан эрдэнэт цайныхаа сүү гадаадаас судалж авч шүү дээ. Оросоос Хятадаас. Хүүхдийнхээ угжийг нөгөө наан маань гэдэг тэрийг одоо гаднаас судалж авч байгаа шүү дээ. Хаа байсан Европоос, Австралиас, Америкаас авчирж шүү дээ. Тэр нь дандаа химийн бүтээгдэхүүн байна. Энүүхэн 500 км-ийн цаана Монгол улсын зүрх болсон төв зэг дээр тэр сайхан тослогтой сарлагын сүү, тэр сайхан арангаан цагаан эдээ байж шин. Энүүгээр бид нар яаж хүүхдээ Монгол хүүхдүүдийг Монгол үнэнийхэн сүүгээр тийм Монгол байгалийнхын бүтээгдэхүүнээр газар шорооныхын шимээр бид нар өгжиж өсгмөр шин. Өөрөөр хэлбэл манай насан хүүгийн Монпрешийн насан хүүгийн яриад байгаа эдийн засгийн цагаан хувьсгалыг бид нар арангаагаас эхлүүлмээр байна. Энэ бол бас нэг том шийдэл байгаа байхгүй. Ингээд л одоо яриад байвал тийм хийх ажил их байна. Булаг шандаа хамгаалахаас ахуулаад гол усаан хамгаалахаас нуур цөөрмөө хамгаалахаас асуудал өксүүлээд биднэрт бол зөндөл ажил байгаа да. Тэгээ тэрийг бол одоо бас нэр дэвшигчийн хөтөлбөрт бол оруулж байгаа. Тэгэхээр та бас үзэгчд мөрийн хөтөлбөрөөсөө тийм ээ мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ар хангаа аймгийн арт хэрэгтэд тийм ээ хамгийн ихэнд үр дүнгөө өгөх нэг тийм одоо ажлын мөрийн хөтөлбөр бас тайлбарлаа. Гурван зүйл дээр ярмаар байгаа юм л да бид ерөнхийд нь нэгдүгürt ажлын байрыг бид нар яаж бий болгох ёстой вэ? Хүн бүхэн орлоготой байж ич өрх бүхэн орлоготой байж ич амьдрал одоо сайн сайхан болно. Өрх бүхэн аз жаргалтай болно. Хүн бүхэн нэмсгэлж амьдрна. Тэр үүднээсээ бол ажлын байрыг бий болгох. Тэгээд энэ ажлын байр бий болгох гэдэг дээр бол бид нар бас нэлээд хэдэн зүйлүүдийг төлөвлөж тавьсан байж байгаа. За энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол нутгийн онцлогтой саяны энэ ярьсан одоо ар хангаан цагаан эдээ, тэг брэнд, за ар хангаан байгальд одоо үзэсгэлэнт газрууд явах энэ одоо аялал жуулчлалын төвөр энэ бүхнийг бол бид нар бол хоёрдугаарт тавьж ирж байгаа. За гуравдугаарт ар хангаан хөгжил юунаас шалтгаалах вэ гэхээр ар хангаан иргэдээс нь шалтгаална, эздээс нь шалтгаална, ирээдүйн болсон хүүхэд залуучуудаас нь шалтгаална. Тэгэхээр эзэд нь болсон ар хангаан эзэд болсон энэ хүүхэд залуучуудыг бид нэр гадаадд сургах.
дотоодын өндөр хөгжил одоо чанартай сургалтаар хангаж өгөх. За тэгээд зөвхөн дээд сургуулиар бид нар асуудал шийдэхгүй. Өнөөдөр Монгол улсад хөгжлийн хүрт эргэж эхэлж байна. Ерөнхийдөө бол нэг 5-7 оюутлогоо гэдэг энэ уул уурхайн том төслүүд эргэлтэнд ороод ирэхээр бид нар бол энийг бий бол хувь хүнийхээ хувьд нэг сайхан охин бэрүү гэж бодож байгаа. Энэ жил бухын хөлд гарна. Дараа жил тоглон сайл сүйтэй болно, үр төлтэй болно. Ингээд энэ маань ингэж явсаар байгаа 10 жилийн дараа их сайхан баян гот болох байхгүй. Мал сүргэн багширсан, сүүл цагаан эдэн дэлгэрсэн те, бялхсан. Тэгээд энд бид нар бол тэр нарийн мэрэгжлийн одоо боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр их сургууль төгсөөд наран туулцах дээр зүгээр худалдагч хийж байгаа залуучууд их олон биш. Тэр залуучууд хөрөх юм сарын 2-300 мянган төгрөг 400 мянган төгрөг. Гэтэл нарийн мэрэгжил тэр том прожект төслүүд дээр гагнуурчин одоо мэрэгжлийн өрлөгчнөөс ахуулаад те өчнөө олон ажлын байр бий бол. Тэнд доотлон сая төгрөгийн цалин авч байна. Жишээл Эрдэнэтэд, жишээл оюутлогоо. Тэгэхээр энэ чиглэл дээр бол арангай маргаашийг илүү одоо бэлдэх хэрэгтэй юм байна. Дөрөв дэх зүйл нь бол нутагтаа сайхан амьдрах. Сумандан очиод залуучууд сургуулаа төгсөж очиод ажлын байртай байдаг. Сайхан амьдрах, сэтгэл ханамжийн баталгаа, орчин нөхцөл нь бүрдэх энэ асуудлыг бид нар шийдэж өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дээрэс нь урамшууллын систем. Яаж тэр суманд ажиллаж амьдарч шин залуу боловсон хүчингүүд энэ хөгжлийн түүчийг авч явах орон нутаг орныхоо энэ бодлогыг бол бид нэр хамгийн түрүүнд чухалчилж тавьж байгаа. Тэгэхээр энэ 2012 оны сонгуулиар бол манай сонгогч болонд бол маш олон сонголт байна. Тэгээ энэ дундаас яг зөв сонголтоо хийхэд тулд сонгогч хүн хамгийн түрүүнд одоо ямар алхам хийх ёстой вэ? Би ч гэсэн сонгогч штэ бас нэр дэвшигчээс гадна саналаа өгнө. Өмнө ч гэсэн өгдгөл байсан. Нэг л зүйл байгаа юм л та. Сонгуул болоод ирэнгүүт их гой сайхан инээмсэглсэн, их гой сайхан юм амлсан хүмүүс олон болчдөг. Тэгээ байхгүй болдог. Дараа нь. Тэгээ түрүүний 3 зарчим энийг л харах хэрэгтэй. Зүрхийг нь. Тэгээ тархийг нь. Боловсрал, мэдлэг, чадвар, дадлага, туршлага тий. Энэ нутгийн төлөө үнэнхээр зүтгэж чадах хүн үү? Энэ газар ер нь бол нэг ийм юм байдаг юм байна. Яг тэр орчинд нь төрж өсөж, шороонд нь өнгөрч мөлхөж тий. Тэр ард түмний дунд амьдарч, зовлон жаргалыг нь амсаж, хуваалцаж, өөлж дуулж өссөн тэгж явсан хүмүүс бол яг тэр одоо нутаг орныхоо тэр нийгмийнхээ зовлонг, проблемыг, жаргал зовлонг их ойлгодог юм байна л да. Тэрнээс өнөөдөр хаавсын эндээс гив гинтхэн нэг тийм ард түмний хүү болоод дээл өмсөд эсвэл одоо тий аав юм нээж юм нуугуул нутаг гэдэг ингэж очино. Хизээш одоо тэр асуудлыг шийдэх үү, тэрний төлөө явж чадах уу? Би нэг юм утсан. Жишээлбэл би 8 дугаар анги Тунгалаг тамир оршоол гэдэг Нарангай тэнд одоо 8 төгслөө байж 9 сарда дотор байранд аймгийн төвд. Тэгээ очоод манай сургууль баг сургууль болчихсон. Миний 8 төгссөн сургууль одоо сумын маань тал нь нүгэд явчихсан. Сум эзгүрцсэн. Энэ өвдөх юм их байна. Тэгээ над бодогдсон л хийх ажил их юм байгаа юм байна. Ядаж л төгссөн сургуулаа сургууль хэвээр нь авч үлдэхийн тулд тэр сургуулийг төгссөн хүн тэнд одоо юм хийх хэрэгтэй байхгүй юу? Зүрх сэтгэлийг нь л хар. Тэрнээс биш маргааш нь годомжинд таньдгүй нөгөөдөр нь бүр байхгүй тэгээд баг тэнгэрээс уугаад газраас ургаад ирсэн юм шиг гив гинтгэн тийм хүмүүс бий болдог шүү дээ. Сонгуулийн маргаашнаас эхлээд битгийл тийм байгаасай. Тэгээд энийг л одоо их зөв ялгаж хараасай л гэж байна. Дээрээс нь нэг зүйл бол сүүлийн үеийн бүх одоо сонгуулийн судалгаагаар бол 40 гаруй хувь нь бол ерөөсөө залуу шинэ үед үеё. Олон жил юм ярьж, олон жил ингэж улс төрж байсан, олон юм амлаа, тэрийг хийгээгүй ийм хүмүүсээс нэг одоо өөрчлөөд үзье. Нэг удаа гэсэн сэтгэл зүйн нийгэмд бас хамгаалсан байна. Залуучууд итгэл өгье гэсэн. Энэ бол одоо бас сонгогчдын нэг өөрсдийнх нь харж байгаа нэг
хамгийн зөв өнцөг болов гэж би харж байгаа шүү дээ. За. Баярлалаа. Тэгэхээр бидний бас ярьсан цаг дуусч байна. Тэгээд нэвтрүүлгийн сүүлийн минутыг танилцуулъя. Одоо магадгүй миний асуугаагүй зөвшөлт хийх зүйл танд байвал. Тэгээ би арангаа хөлтөлтэй. Тэнд төрж өсөж дотуур байранд амьдарч хурга шиг илдэж хүүхэд насман дээр тамирын голын тунгалаг тамирын бэлчээртэл өнгөрсөн булгуулын өвөрт бас. Арангаа бол Монгол улсын зүрх болсон газар. Зүрхэн гэж би боддгийн. Зүрхэн болсон газар зүрх сэтгэлтэй хүн байх ёстой, очих ёстой гэж би бас боддгийн. Залуучуудаа энэ удаа Монголын нийгэм улс төрийн намууд илгээлд өртлүүлээд явуулж байгаа. Яг арангаад мэр төвшиж байгаа над шиг бас миний найз шиг Монголд эх орныхоо төлөө хөгжлийн ачааг нь үүрий гэж энэ зөв сонголт, зөв бодлогыг нь бас гаргая гэж Монголынхаа маргаашийн ирээдүйг гэрэлтэй сайхнаар зурж түүхийг нь бичиж гэж олон сайхан залуучууд, олон сайхан найзууд маань үеийнхэн маань очиж байгаа. Ахмадуудаасаа, ах эгч нараасаа, найзуудаасаа, дүүнраасаа тэгээ залуучуудаа дэмжээрэй, найзуудыг минь сонгороо л гэж уриалъя да.